За сайн байцгаана уу. Энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ сая ингээд Монголоос Сэлэнгээс ирсэн нэг оюутантай таарлцсан Солонгоо гэдэг. За сайн уу Солонгоо? Сайн байна уу? Сайн байцгаана уу? За энэ өдрийн мэндийг хүргье. Энэ өдрийн мэндийг хүргэе. За ингээд сая шинээр ирсэн юм байна шүү дээ. Солонгоо чи өөрийгөө үзэгчнэрт танилцуулаач. За намайг Солонгоо гэдэг. Би Сэлэнг салбраас Brigham Young-ийн их сургуульд 5 дахь их сургуульд суралцахаар энэ семестрт ирсэн. Тэгээд энэ семестрт эхлээд одоо 20 гаруй 3-7 хоног болж байна. Тэгээд энэ хугацаанд яг орчинтойгоо дасан зохицоод тэгээд сургуулийнхаа яг орчинтой дасан зохицоод тэгээд багш нартайгаа танилцаад хичээлүүддээ суугаад эхэлсэн явж байгаа. Тийм. За хаваад ирсэн анхны сэтгэл. Анхны сэтгэл ямар ингээд нэг тийм гоё байгальтай юм бэ гэдэг л сэтгэлээсэн да. Байгаль үнэхээр гоё санагцсан. Аха. За сургуульд ирсэн чи сургууль ямар вэ? Сургуулийн кампусаар ингээд авлаа тий. Сургуулийн кампус бүр тэрнээс бүр илүү санагцсан. Байгалаасаа илүү. Ягаад тэгэхээр яг ингээд анхны ирсэн сэтгэл гэх юм бол шинэ оюутнуудад тулгардаг зөндөө асуудлууд ер нь байдаг гэж өмнө нь сонсч ирсэн. Тэгээд тэр асуудлуудыг яг маш олон одоо зөвлөгч болон багш нар одоо үе тэнгийн одоо оюутнуудын тусламжтайгаар яг тэр зүйлүүдийг давж гаргахад тэгээд илүү тийм маш их тусламж болж исэн. Яг ингээд багш нар бол зөвлөгчд. За. Одоо юугаар сурах гэж байгаа даа энэ чи? Сэтгэл судлалаас сэтгэл судлаар сурах гэж байна. За сэтгэл судлалын хажуугаар нэг майнергээ давхар бас нэг мэржтэй байдаг шүү дээ. Тэрэн дээр юу сонгосон? Хятад хэл тэгээд одоо нөгөө олон улс communication буюу нөгөө харилцаа холбоогоор сурах гэж бодож байгаа. За ямар ч сэтгэл судлаас ховор мэржлэр яхах шүү дээ. Хүний зан аршин. Энд ч одоо 70 гаруй орны оюутнууд байгаа гэсэн сэтгэл судлалын өстө гоё орчин биш те. За одоо дотор өрөөнд орсон баг те. Орсон байгаа. За өрөөндөө хэдүүл амьдарч байна. Одоо өрөөндөө дөрвөлэн амьдарч байгаа. Ямар орны оюутнууд амьдарч байна? Rhode Island гэдэг Нью-Йоркийн яг хажууд байдаг айландаас ирсэн нэг охинтой. Тэгээд хоёр mainland Америкийн яг одоо яг газраас ирсэн Америкийн яг Америк оюутнууд. За 3 Америктаас та англи хэл ус засалж байгаа юм байна да тий. За. Одоо ажил төрлийн өдрийг хийх үү? iWork-ийн оюутнууд яг ирээд өөрсдөө ажиллаа яг олдог, ажилдаа хүсэлтэй одоо яг аппликейшн дээр явуулаад тэгээд одоогоор би custodian гэдэг яг газны байран дээр юм гадаа орчны цэвэрлэгээ хариуцсан тий. Үсгэний ажил гэсэн үг юм тий. За тэгвэл юу би сая юу асуучлаа. За одоо энэ дэрс юм ч одоо англи хэлийг бол өстой чармааж байгаа сурсан л байж таараа тий. За тэгэхээр англи хэл сурсан час хийсэн нууцаас одоо дүнэртэй хаалцаж. Энийг үзэж байгаа одоо өсвөр үеийн одоо залуучууд бас англи сурах гал бас мөнгөж байгаа хүүхдүүд байгаа шүү дээ. Зөвлөгөө өгсөн ганц час хийсэн нууцаасаа. Миний хувьд болохоор яг англи хэлд маш юм дуртай. Тэр нь бол баг одоо нэг англи саглаад амар сонирхолтой. Амар дуртай байсан учраас яг ингээд тэр сонирхдаг юмн дээр өөрийнхөө нэг тийм би яг яаж одоо суралцдаг төрлийн хүн юм бэ гэдгийг одоо олоод тэгээд тэрийгээрээ яг ингээд илүү дагнаж суралцах юм бол үр дүнтэй санагддаг. Өөрийнхөө суралцах нэгсний арга барилыг олох нь яг хамгийн чухал зүйл гэж бодож байна. Тэгэхээр одоо жишээлбэл яг нэг төрлийн ном уншсан уу эсвэл кино үздэг ч юм уу хөгжим сонс нэг тийм нэг арга барил байгаа шүү дээ тий. Тэр нь яг юу байсан бэ? Миний хувьд болохоор яг үг одоо түүж одоо үг цээжлэх байсан. Тийм. Одоо яг нэг текст уншаад ч юм эсвэл ном уншаад тэрнээсээ яг үгээ түүж аваад тэгээд тэр үгнүүдээ ингээд амар цээжлэх тэгээд хэрэглэх арга замаар яг. За мэдгүй үгнүүд түүж аваад бичээл тэгээд дараа нь тэрийг цээжлэх байх нь шүү дээ тий. Тэгээд цээжлэх тогтоох яг ингээд унших хамгийн үр дүнтэй байдаг юм шиг санагдаж. За. Юу ирээдүйд ирэх гэж байгаа дүнстэй Монгол ингээд одоо чи ирээд нэг одоо хичээлдээ орчлоо тий. За нэг юм дээр л сайн бэлдэх хэрэгтэй юм байна. Дараагийн түнэр маань ирүүл гээд тий. Тэгэхээр нэг бас нэг зарим нэгэн дээр алдаж онсон юм байгаа шүү дээ тий. Тэрэн дээрээсээ тулгуурлаад за та нараас ингээ бэлдүүлэх зүгээрээ шүү юм байлээ шүү ирээдүйдээ гээд тийм зөвлөгөө байна уу?
Тэгээд миний хувьд болохоор цагийн менежмент амар чухал гэдгийг яг хэлмээр байна. Тэгээд цагийн менежментийг цагаа маш сайн зохицуулаад сурах юм бол даалгаврууд яг одоо хийх ёстой даалгаврууд чам зөндөө байсан ч гэсэн тэр зүйлүүдийг амар тийм зүгээр цагаа зүгээр ашиглаад тэгээд даалгавраа яг биелүүлэх боломжтой тэгэхээр. Тий, одоо нэг юу юм бэ штэ. Одоо ингээд нэг хичээл оронгод олон даалгаврууд авж штэ тий. Тэгвэл даалгавруудаа нэг шатраалаа хийхлээр бас ингээд цагийн менежмент аюу хэрэг болох нь штэ тий. Тэрийг хэлээд штэ. Цагийн менежмент. Тий. За залуучууд тэгвэл цагийн менежмент чухал байх нь биш. Ингээд эренгүүт чинь бүүн даалгавраар бөмбөгдөх нь штэ. За Солонгоо ямар ч цаг гаргаж уйлсан маш их баярлаа. Тэгээ хичээл сурлууд өндрөөс өндөр амжилтсан. Мундаг сэтгэл зүйн шалгаарай. Баярлалаа. За баярлаа. Баяртай амжилт хүсье.